Монгол хүүхдүүд шатрын спортоор төв дэлхийн олон тэмцээнд удаа дараалан амжилт гаргаж байгаа нь монголчууд оюун ухаанаараа дэлхийд нүүдэлж байгаагийн илрэл болж байна. 5-6 настай жаахан хүүхдүүд шатар болон ой тогтоолтын спортоор Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байгаа нь оюуны спорт Монголд хөгжиж батлан харуулсаар байгаа лээ. Тэрээр 3 хоногийн өмнө Грекоос зохион байгуулсан сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд баригдсан юм а. Эргэл тэмээн мэдээллийн сайт энэ удаагийн Монголын гэрэл төрөйдөг буландаа Монголын шатрын холбооны дэд мастер Наран Болдын сод үлгийг урьж оролцууллаа. Манай энэ тэмцээн 6 ангиллалтай болж байгаа. Тэгээд би 1700 хүртэлх жансайтай хүмүүстэй тоглосон. Тэгээд дэд аварга болсон. Тэгээд манай энэ тэмцээнд 32.75 хүмүүс орсон. Яг манай ангиллалд. Яг нийт тэмцээнд 32.200 гаруй тамирчид оролцсон. Тэгээд би 9 өөрөخت нэг тэмцээч 8 хожиж 2 орсон. Анх 5 настайгаас шатад тоглож эхэлсэн. За манай аав намайг шаталд оруулж тэгээд аав маань миний анхны дасгалжуулагч байсан. Тэгээд би аав дээр 2 жил бэлтээд өөр багштай явж эхэлсэн. Хамгийн анхны тэмцээнд дүүгийн аварга сая оролцсон. Том тэмцээнүүдээс гэвэл Азийн аварга. Чинь бүх насны хүмүүс байгаа. Хамгийн дээд насны хүмүүс нь 64 настай хүмүүс. Тэгээд бага наттай адилхан. Тэгэл олон 30 эдтэй 20 эдтэй хүмүүс байгаа. Тэ тоглоход гоё санагддаг. Тэгээд их сайн суудаг, сайн төвчөлтэй болгодог болохоор тэ тоглосон. Сайн төвлөрж бодох. Тийм өдрийн өглөө 10-аас очиод 6 гэж талдаг. Тэгэл нөгөө дундаа нэг 3 цайны цагтай 3 цаг. Тэгэл тэр хооронд бэлтгэлээ идэг. Медаль аваад ирээрээ сайн тоглороо л гэсэн. Тэгээд тэр нь ус нөгөө далайтай болохоор тэгээд далаа малаа бити ороороо л. 11 сард улсын аварга болох байгаа тэл тэмцээнд төвлөрөхийг зорж байгаа. Тэгээд дараа жил 4 сард яг энэ тэмцээн маань бас болох байгаа. Тэгээд энэ тэмцээнд дараагийн ангиллал 2000 хүртэлхт нь төвлөрөхийг зорж байгаа. Би 7 дугаар үүрэг дээр одоо нэг ахтай тоглосон. Тэгээд тэр ах дээр их муу ойлол аваад би хожигдох гэсэн. Тэгэл азаал хожсон. Тэгээд тэр нь өлтөө байсан. Манай агш бол одоо 24 настай. Тэгээд Сумьягийн Бэлгүүн гэдэг хүн байгаа. Тэгээд шатрын их мастер. Тэгээд олонд дэлхийн аварга болж исэн. Тэгээд шатрын албаны одоо зөвлөлийн гишүүн энэ жилээс болсон. Эхний өрөг нь хамгийн амархан байлаа. Өөрөө шатраараа явахгүй хүн. Тэгээд тоглолт гэхдээ бас өөр мэрэгжлээ хөгөөд явах.